Одоо хамгийн их мөнгө өгдөг газар хаана вэ гэж судалж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэгж хайж байгаа л тэгэл Солонгосыг олж мэдээл тэгээ шалгалтыг өгөх тэнцэд ирж байсан. Ер нь Мойсаас янсаар ирэхэд тэр өөрчлөлт нэрсэн. Яг анх ингээд цүнхээ чирээл ингээд лабораторитой яваал орсон. Тэгсэн чинь хүүхд болгоны арталт нөө суудлынхын арталт ингээд эвтэг ороод байгаа байхгүй. SK гэдэг чинь өөрөө бас нэг том одоо эзэнт гүрэн гэдэг байгаа шүү дээ. Чабой гэж ярьж байгаа шүү дээ. Чабой. Ер нь Солонгосын технологийн компаниуд ажилчдаа юуг санал болгодог вэ? Одоо өөрийнхөө компани хавцаа ч юм уу те. Конкурсныхаа бодлоноос нёгийг л алдах юм бол ерөнхийдөө хойргүй хоцордог тийм л үе байж л те. Жохоо харгисах юм да те. Яг мэрэгжилтний хувьд одоо мэрэгчлэр олон жил ажиллаж байгаа хүний програм хэмжээ инженер гэдэг чинь. Hey guys, болтгоо байна. Тэгэхээр та бүхэн яг одоо Сэхэтэн подкастын Солонгос улсад бэлтгэсэн анхны дугаарыг сонсоход бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаартаа бид Солонгос улсын Yonsei сургуулийн програм хангамжийн мэрэгчлэр сурч төгсөөд үүнийхээ дараагаар SK Holdings Group мэрэгчлэрийн ажиллаж буй Монгол залуу Инхбатар ахыг урьж оролцуулсан байгаа. Тэгээ энэ дугаартаа бит хоёр түүний Солонгос улсад ирэх болсон шалтгаан, ажил карьерийн замнал, туршлага, Солонгос улсад хэрхэн мэрэгчлэрийн ажилд орох вэ гэдэг сэдвүүдийг бол ярилцсан байгаа. Ингээд подкаст руу усарцгаая. За хоёулаа хамгийн эхний асуултаа таны ер нь бол мэрэгжил сонголтоос эхлэе. Ер нь яагаад програм хангамжийн мэрэгжил инженер гэдэг мэрэгжлийг сонгох болгоо гэдэг. За яг уу одоо багийн одоо амьдралаас л ихсэн дээр баг л та. Тэгээ багада ерөнхийдөө тийм технологид их сонирхолтой. Одоо аливаа одоо тийм зүйлийн те робот ч юм уу машин ч юм уу дотор нь юу болж байгаа болгодгийг амар тийм сонирхож үздэг тийм хүүхэд байсан. Багада тийм одоо янз бүрийн тийм гар аргаар нэг жижиг онгоц ч юм уу машин ч юм уу те тиймэрхүү юм аягүй зохион бүтээдэг найзуудтайгаа нийлээл тэгэл тэрийгэ гадаагаш турш үздэг ч юм уу те тиймэрхүү юм аягүй хийж туршдаг байсан. Яг нэг багын нэг тиймэрхүү сонирхолтой хүүхдэл байсан л та. Тийм тэгээ яг хуу манай ээжийн дүү наах зэгч одоо тухайн үед би ч одоо ховдод одоо төрж өссөн. Тэгээ ховдын одоо Монгол их сургуулийн салбар сургууль гэж байсан. Тэр сургуульд манай наах зэгч маань одоо компьютерийн лабораторид багшаар ажилладаг байсан. Тэгээ яг би нөгөө тоглоомд бас амар дуртай. Лаборатори нь хичээлгүй үед нь лабораторийн одоо араас нь төгжүүлж ягаад тэр лабораторид нь одоо тоглох те. Тухайн үед ч одоо нөгөө floppy disk гэх нэг тийм том дөрвөлжин дисктэй те. Тийм зөвхөн нөгөө одоо юу гэдгийг одоогийн тэр Windows шиг тийм сайхан дизайн байхгүй. Зөвхөн дандаа нөгөө нэг тийм DOS хэл дээр ингэж бичдэг тийм компьютерүүд байсан. Тэгээ тийм компьютерүүд дээр лабораторид нь сууж маш их тийм тоглох тийм хоббитал байсан л да. Тийм тэгээд манай игч маань болохоор яг хаа тухайн үед нагс игч маань тухайн үед мэдээлэл зүйн багш байсан. Тэгээ Паскал хэл оюутнуудад заадаг байсан. Тэгээ яг хаа надад Паскал хэл чинийг сураад үзэх үү гэсэн санал тавьсан л да. Паскал хэл гэдэг нь за яг компьютерийн програмчлалыг хийх юм л да. Яг код бичдэг хэл гэсэн үг л дээ. Одоо яг тийм хэл бол нэг ашиглагдахгүй. Гэхдээ тухайн үед бол маш өргөн ашиглагддаг юм хэл байсан. Тэгээ яг намайг тэр хэлийг нэг сураад оролдоод үзэх үү гээд тэгжсэн зүгээр тоглоо сууж яхаар те. Тэг яг хөө тгийгээл тэгэл яг нөгөө ном барайл бодлого барайл. Тэгэл анх програмчлалын хэл сонирх судалж эхэлж байсан. Тийм тэгээд яг тухайн үед яг 10 жил гэж байсан. Одоогийн шиг 12 дугаар анги байгаагүй. 10 дугаар ангитай мэдээлэл зүйн олимпиаданд анх удаа нэг 3-4 сар бэлдээд орж үзчихсэн. Тэгэл ерөнхийдөө компьютерт ер нь сонирхолтой болол. Тийм тэрнээс өчрөн компьютерийн чиглэлээр надад тохирох юм байна. Хамгийн сонирхолтой байна гэж шийдээ. Тэгээ конкурс гэж одоо өгдөг ус. Одоо бол ийш гэж өгдөг тийм ээ. Тухайн үед ч одоо нэг юм уу хоёрхан хичээлээр конкурстж сургуулаа сонгодог байсан. Тэгээд математик гэдэг хичээлээр одоо конкурсанд ороод конкурсныхаа бодлоноос нёгийг л алдах юм бол ерөнхийдөө хойргүй хоцордог тийм л үе байж л те. Жохоо харгисах юм да тийм байсан. Хөдөө орон нутгаас бол нэг эсвэл авдаггүй нэг хүүхэд эсвэл нэг хүүхэд авдаг эсвэл авдаггүй нэг тиймэрхүүл байсан л та. Тэгээд Мойсийн програм хангамжийн гэдэг ангийг сонгож авч байсан. Тийм тэгэл энэ мэргэжлийг одоо эргэлт буцалтгүй шийдэл сонгож орсон да. Тий. Програм хангамжийн инженер хэр ер нь юуг одоо судалдаг тухайн шинжлэх ухаан юм бэ ер нь. Яг уу ингээл хүмүүс бодохдоо ингээд одоо бусад мэргэжлийн хүмүүс бодлохтой ингээл нэг аяга олон төрлийн програмын кодчлалын хэл сураал тэгээ компьютер код өчөөд нөгөөхөө бүтээгээд ажилладаг гэж ойлгодог. Яг мэргэжилтний хувьд одоо мэргэжлэр олон жил ажиллаж байгаа хүний хувьд програм хангамжийн инженер гэдэг чинь компьютерийн хэлийг одоо судалж байгаа хүн гэж ойлгож одоо хэлж болох юм л да. Маш энгийнээр одоо ойлгомжтой ярих юм бол яг хоо маш энгийнээр бол компьютерийн хэлээр одоо компьютерт за ийм одоо тооцооллыг надад хийж өгөөд хариуг нь гаргаж өгөөч гэдэг тэр даалгаврыг компьютерт ойлгомжтой хэлээр одоо компьютерийн ойлгомжтой хэлээр одоо компьютертай би communication хийж штэ коммуникац хийж хайрцаж чинь гэсэн үг те. Ийм компьютерийн хэлээр л одоо компьютерт одоо даалгавар өгч хүссэн үр дүнгээ гаргуулж авч байгааг ерөнхийдөө одоо
IT инженер одоо софтвер инженер л гэж хэлж байна л да. Яг нь их өргөн ойлголттой. Одоо софтвер инженер гэхээр заавал зөвхөн компьютерийн ард суугаад байдаг одоо код бичээл те суугаад байдаг хүнийг бас хэлэхгүй. Дизайн хийдэг хүн байж болно, UX дизайнер бас байж болно те. Одоо энэ гар утасны аппликейшн байлаа гэж бодоход те. Энийг яаж одоо хүн харуул илүү амархан ойлгомжтойгоор ашиглаж болох уу те. Товч нар нь хаана байвал хүнд илүү амар онж гэдэг юм уу те. Тэрийг судалдаг хүмүүс ч гэсэн одоо софтвер инженер гэж явна те. Тэгээ бүр гүнзгийх юм бол одоо big data analysis гэдэг data science-ууд байж болж байна. Одоо хиймэл оюухан инженерүүд байж байна. Бүгдээрээ л програм хангамж софтверийн одоо суурь мэдлэгтэй тийм чадвартай улсууд л байгаа л да. Солонгост оюутны зээл гаргадаг цоргонц байгууллага GME. Зээлийн зөвлөгөөг 0.3384 6864 дугаараас авах боломжтой. Зээлийг GME-гээс. Дараагийнхаа асуулт руу орохоос өмнө ер нь бол таны мэргэжлэрээ ажиллаж байгаа одоо үед ялангуяа 2020 оноос хойш таны мэргэжийг сонгож байгаа өсвөр үеийн залуучууд хүүхдүүд нэлээд олон болсон. Айгу хот болж байгаа. Тэгээд гэхдээ миний зүгээр ингээ харж байгаагаар бол карьер нь ер нь хэрхэн үргэлжилт юм бэ? Одоо олон төрлийн та инженер байдаг гэж дурдлаа те. Эхлээд сургуулаа төгсөөд ер нь ямар мэргэжилтэй болж төгсдیں۔ Тэгж жаад ямар ажил хийдгийг. Тэгээ ер нь бол карьерийнх нь хамгийн эцсийн одоо цэг гэх юм уу тэр мэргэжлэр төгсөж гарч байгаа хүн болгон тим ажил хийнэ гэж одоо мөрөөдөлтэй болж төгсдөг цэг нь хаана байд юм бэ гэж. Програм хангамжийн инженер гэдэг мэргэжил маань ерөөсөө одоо юу гэдэг нэг зүйлийг сураад зогсчдөг мэргэжил өөрөө биш л те. Ер нь бол тийм. Ер нь бол хүнээс тасралтгүй одоо хөгжиж явахыг шаарддаг. Тасралтгүй одоо өөрчлөгдөж шинэ зүйлүүдийг сурч явахыг шаарддаг. Тэгэл жоохон л сурахгүй орхигдчих юм бол ерөөхдөө хаягдчих гаддаг тийм яригтай мэргэжил юм шиг санагддаг надад. Тэг яг хуу карьерийн явц гэх юм бол ер нь бол ажилд орох одоо юу гэдгийг одоо энэ солонгосын одоо том компаниуд жижиг стартапууд инженерийг яаж шалруулж авч яах гэдгээс л эхлэх байх л та. Солонгосчуудад ерөөхдөө за яг уур чадварыг бол харж байгаа. Тэр бол ойлгомжтой хамгийн чухал зүйл. Тэгээд нэг чухал зүйл нь болохоор хандлагыг маш их хардаг. Тийм. Тэгэхээр яг намайг ажилд орж явахд бол компани жишээлбэл тэнд одоо эмнэлгийн мэргэжилтэй хүн байсан жишээлбэл те улс төрч мэргэжилтэй хүн байсан. Тэгээд ингээд төрөл бүрийн мэргэжилтэй хүн байгаа юм л да. Гэхдээ яг чиний өөрийн хандлага чинь зөв байгаад энэ мэргэжлийг үнэхээр одоо эхнээс нь эхлээд сураад явах одоо сонирхолтой байна гэж үзэх юм бол заавал мэргэжил бол шаарддаггүй. Заавал диплом бол шаарддаггүй байсан. Одоо ч бас тийм байгаа. Тэгэхээр яг карьерийн эхлэл бол ямар ч байж болно гэж харж байна л да. За чи физикийн мэргэжилтэй ч юм уу те. Заавал одоо IT, математик суурьтай байх албагүй. Гэхдээ чи өөрөө яг сонирхолтой хандлага чинь зөв байх юм бол компани бол өөрийнхөө процессор чамайг шалруулад авчихна. Тэгээ намайг орж явахд бол ерөнхийдөө кодинг тест гэж бол байдаггүй байсан. Зөвхөн яг нөгөө одоо IQ тест ч гэдэг юм уу те. Нөгөө EQ тест гэдэг тийм суурь шалгалтуудыг л авдаг. Бусад үзүүлэлтийн зөвөр хандлага хараад авдаг тийм байсан. Тэгээ явцын дунд бол яг тасралтгүй сурж хөгжихийг л шаардна. 2005 онд та бол сургуулаа төгсөөд миний судалснаар тэгээ Худалдаа хөгжлийн банкнд бол системийн инженер мэргэжлэр бол анхны ажлын гарааг эхэлж байсан. Ер нь тухайн математик компьютерийн сургуулийг төгсөөд програм хангамжийн инженер гэдэг мэргэжлэр төгсөөд ажил болоход ер нь хэр хэцүү байсан бэ? Ажлын гарааг ер нь хэрхэн эхэлж исэн бэ? Монголд бол төгсөнгүүтээ яг би нөгөө сургуультай багшлах ажлын санал авч байсан. Тухайн үед математик компьютерийн сургууль гэж байсан. Тийм. Тэгээд яг манай би нөгөө нэг аз завшаан таарад гэх юм уу манай нөгөө програм хангамжийн багш маань нөгөө Америк руу ажиллаар явах болоод тэгээ би тэр ажлыг нь одоо орлож төр орлох маягтайгаар одоо оюутнуудад хичээл заалаа л да хэдэн сар. Бакалавра төгссөн байх. Бакалаврын 4-р курс гэсэн. Тэгээ 4-р курсын оюутан байхдаа одоо нөгөө доод 1-2 дахь курсынхаа оюутнуудад одоо програмчлалын хичээл заадаг байсан. Тэгээ яг тэр маань их хэрэг болсон уу яасан ямар ч байсан анхны ажлын санал бол сургуулиас авч яасан ажиллаачаа гээд. Тэгээ яг тухайн үед ээж ам маань маш их баярлаа л те. Тэгэл хамт нөгөө багш нөгөө одоо хичээл эрхлэгчтэйгээ очиж уулзаал. Тэгэл ингээл явж байсан. Гэтэ яг тухайн үед салин мал маш бага байсан. Нөгөө шинэ багш гэл нэг удаа хичээл заахад 2500 төгрөг авдаг ч үлээ те. Тэгэл нэмэлтээр ингээд шалгалт аваад материал энэ төр засахаар ахаа нэмэгддэг. Тэгээд 2-3 жил ажиллаж байж нэг ахлах багш болдог ч гэдэг юм уу. Тэгээд нэг яг нэг миний нэг 2-3 жилийн дараах цалингийн хитийн төлөв нэг 150 сая төгрөг харагдажсэн л да тухайн үед 2005 онд маш бага байсан. Тэгээд яг би энэ бол цалин бол маш бага байна гэдгийг бол хэлсэн эрхлэгчтэй. Тэгсэн чинь за би сүүл чамайг нэг гайгүй цалин өндөртэй газар ажилд саналгыгээд тухайн үед одоо мэдээлэл харилцаа технологи холбоогийн агентлаг гэж байсан. Тэгээд тэр үед яг тэр арай жоохон гайгүй цалинтай
Тэгээд намайг одоо recommendation letter гэх юм уу одоо тийм бичиж өгöd явуулж байсан. Тухайн үед бас цалин бас бага байсан 150,000 төгрөг. Яг хуу тухайн үед надад бол яг хуу мөнгө их л чухал байж л те. Яг хуу би мөрөөдлөө дагахаасаа илүү ч гэдэг юм. Өөрийнхөө яг passion сонирхлоо дагахаасаа илүү аль их цалинтай газар руу л орж ижил те. Жишээлбэл би банкнд юу хийх бол мэдэхгүй байгаа шүү дээ те. Сургууль дээр бол юу заахаа мэдж байгаа ч гэсэн одоо банкнд юу хийхээ мэдэхгүй те. Жишээлбэл одоо төрийн албар одоо жишээл бас санал авч шүү дээ те. Юу хийхээ мэдэхгүй, аль нь ирээдүйдээ гэж мэдэхгүй. Тэгэл тиймхүү байдлаар л орж исэн л та те. За тэгээд 2007 хүртэл худалдаа хөгжлийн банкнд ажиллаа. Ер нь яагаад Солонгос руу ирэх шийдвэрийг гаргасан бэ? Тий, надад яг хуу зүгээр яг хуу гадаадд сурах гэдэг мөрөөдөл угаасаа байсан. Гэхдээ яг бас л яг адилхан яг яаж сурахаа бас мэдэхгүй. Яг хаанаас яаж мэдээлэл авч ирнэ, яаж бэлддэг гэдгийг бас мэдэхгүй. Тэгээ яг хуу 101-р курсээ төгсчөөд би нутг руугаа амралтаараа явчаад ирсэн чинь хот руу одоо би чинь нөгөө хөдөө орон нутгийн одоо хотод бас ядарна шүү дээ. Бас ядарна гэсэн тэг гэрээ санаж байгаа юм шиг угаасаа. Тэгэл баг сүүлийн шалгалтаа өгөөл хамгийн сүүлийн шалгалтаа өгөөл баг тэр өдөр автобусанд суугаад ховд руу явж байгаа байхгүй. Тэгэл ирсэн чинь манай их сургуулийн ангиас нэлээд олон хүүхдүүд гадаад руу тэтгэлэгт хөтөлбөр тэнцсэн явахаар болсон байдیں۔ Би тэрний талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Тэгэл хүү хаа эн чинь би бас ямаар ш. Тэгэл би бас угаас ийм сонирхдаг байсан. Тэгэл ямаар нэгэл тэгэл тэднээс ингээд яаж бэлддэг яад хаан зарна гардیں۔ Те яаж одоо ямар юугаар бэлдэх хэвээр ингээд мэдээллийг аваад тэгэл бэлдэж эхэлсэн л те. Тэгэл бэлдэж байгаа л яг хуу их сургуульда нөгөө Японы Мамбуши гэдэг тэтгэлэгт нэг удаа тэнцэжсэн. Тэгтээ яг нэг тодорхой шалтгааны улмаас би явж чадаагүй. Яг өөр нэг шалтгаан гарсан л та. Тийм тэгээд тэр боломжоо алдаад за яг сурч төгсчөөд магистрт ямар ч байсан үзийгээд тэгээд төгсчөөд худалдаа хөгжлийн банкнд ажиллангаа Солонгосын 21-р сангийн тэтгэлэг гэж байдгийг мэдээд тэгээд орж исэн. Тэгээд Солонгост ирж исэн л та. Яг тухайн үед би яг өөр боломжуудыг бол сайн мэдэхгүй. Яг зүгээр сургалтын төлбөрийн даагаад тэгээд дээр нь одоо амжиргааны мөнгө стипенд гэж ярьдаг те. Тэрийг өгдөг одоо хамгийн их мөнгө өгдөг газар хаана вэ гэж судалж байгаа шүү дээ те. Тэгж хайж байгаа л тэгэл Солонгосыг олж мэдээл тэгээ шалгалт өгөө тэнцэд ирж яасан. Тэнцэн тэтгэлгийнхаа талаар. Тий, тэтгэлэг маань болохоор яг нөгөө Солонгосын Ханжин групп гэд байдаг. Яг очрот ерөнхийлөгч анх Солонгост айлчлал хийхдээ Ханжин группт хүсэлт гаргаж ирсэн юм байлаа. Тэгээд яг Солонгосын том их сургуулиудаа одоо Монголоос оюутан жил болон сургаж өгөөч гэсэн хүсэлт тавиад тэгээд эхэлж исэн юм байна лээ. Тий 20 хэдэн жилийн өмнө те. Яг би 10 дахь удаагийн яг тэтгэлгээр нь явж исэн. Тэгээ яг тухайн үед шалгалтын босрлын яамнаас аваад сонгон шалгаруулад ярилцлагын өөрсдөө яг нөгөө тэтгэлэг олгогч Солонгос талаас нь хүмүүс ирж тэтгэлгийн яг эцсийн шалгалт ярилцлагын шалгалтыг авдаг байсан. Эдгээр сангийн тэтгэлэгч одоо бас үргэлжлэж байгаа. Гэтэ магистр нь бол байхгүй болсон гэж сонссон. Зөвхөн бакалаврын зэрэгт 4 хүүхд гэлүү жилд одоо авж байгаа гэж сонссон тий. Тэтгэлэгч нь тэнцэн хүүхдүүдэд 6 сар Монголд хэлний бэлтгэлээд хамруулдаг. Тэгээд нөгөө солонгослны нөгөө төвшин тогтоох шалгалтыг аваад тэгээд тэр нь тэнцсэн хүүхдүүдийг л явуулдаг. Тэгээд тэнцэхгүй бол улирдаг тийм байсан л та. Тэгээд яг хуу ажлын хажуугаар явын явтлаа бараг л ажилласан. Тэгэл ажлын хажуугаар оройн цагаар суугаал тэгэл нэг жоохон л хилтэл ирсэн л дээ. Ер нь бол миний юу мэдж байгаагаар бол Sky гэдэг те Солонгосын хамгийн топ 3 өндөрлөг том сургуулийнх нь нэгийг сурч төгссөн байгаа. Сурсан сургуулийнхаа талаар ер нь манай сонсогчдод ярьж өгөх юм бол Янсек сургуулийг төгссөн. Тий, Янсек сургууль бол яг Солонгосын яг топ 3-т ордог сургууль юм байна лээ. Тий, яг өөр жилдгээр сайн нэг Sky гэж ярьдаг. S нь Seoul-ийг сургууль, K нь Кореаг сургууль гэдэг. Y нь Янсек сургууль яг хамгийн том 3 сургуулийн нэг л гэж ойлгож байгаа юм л да. Яг тухайн үедээ Монголоос ирж яхад бол би ийм том сургууль гэж бол мэдээгүй тий. Зүгээр л ингээл тэтгэлэг авцсан болохоор ингээл ирж байгаа л хүүхд байгаа байхгүй. Тухайн үед ямар судалгааг бол байгаа юм чинь. Ер нь Муйсаас Янсаар ирэхэд тэр өөрчлөлт мэдэрсэн бэ? Ер нь бол маш их өөрчлөлт мэдэрсэн. Яг нь магистраа би бол сурна гэж бодож байсан. Гэхдээ Монголд тухайн үед Муйсийнхаа магистрийн хөтөлбөрийг бол сонирхож үзчихсэн л та. Ажиллаж авах хугацаанд. Тэг яг Солонгост ирэхэд бол Солонгос бол үнэхээр шокинг гэх юм уу одоо юу гэдэг үнэхээр яг тийг санагдчихсан. Тэгээ би чинь нэг цүнхээ чирэл лаб руугаа л орж иж байгаа шүү дээ. Одоо лаб гэдэг нь болохоор яг Монголд бол ерөнхийдөө тухайн үед ямар байсан гэхээр магистрийг ерөнхийдөө ажлынхаа хажуугаар сурчдаг тий. Ажлаа ингээ хажуугаар сурчдаг тийм зүйл байсан л та. Яг нэг 100% тэрэндээ ингээд одоо contribution одоо хийдэггүй тий. Цагаа зарцуулж хийдэггүй тийм ойлголттой байсан. Одоо яг миний намайг төгсөж явах үед ч гэсэн магистрийн үед нөө тэгжил сурсан. Одоо яг өөрчлөгдсөн л байх л та. Тийм тэгээд Солонгост ирсэн чинь хүүхдүүд
ерөөсөө солонгос оюутнууд ерөөсөө яг л 100% өөрийнхөө цагийг одоо сурахтаа зарцуулдаг. Зөвхөн унтах одоо идэхээс баг бус бүх үед нь одоо суралцж байгаа юм. Тэг яг үнэхээр шокинг санагдаж байгаа юм л да. Тэгээ Yoнгушил гэдэг нэртэй одоо судалгааны лабораторид одоо яг л албан ёсны ажил хийж байгаа юм шиг өглөө 9-ээс ирээл орой 8-10 хүртэл ажилладаг те. Хагас өдөр хүртэл ирж ажилладаг. Үнэхээр яг өөрийнхөө бие сэтгэл цаг бүх одоо юмаа ерөөсөө зацуулж суралцдаг гэдгийг нь хараад үнэхээр одоо их одоо тийм санагдчихсан. Маш өөр юм байна гээл те. Тэгээ яг тухайн үед намайг ирэхэд манай лабораторид энтгчүүд байсан. Сүүлд нь Вьетнам хятадууд гээл те. Олон улсын оюутнууд маш их сурдаг. Ерөнхийдөө англи хэл дээр төлхөө үйл ажиллагаанууд нь явагддаг те. Сургуулийн профессорууд маань дандаа Америк их сургуулиудад доктороо хийсэн, ажилдсан тийм том мундаг профессорууд байж таарсан. Тэгэхээр ерөнхийдөө тухайн үед Yonsei бол нийт хичээлийн 70-80% англи хэл дээр сонгох суралцах боломжтой тийм байсан. Тэгээ яг нөгөө лаборатори маань 7 хоногийн тайлан гэж нөгөө судалгааныхаа ажлыг нэгэндээ тайлагнадаг тий. Тэгэхээр ширээ тойрсууж байгаад англиар ярьдаг тий. Гэх мэтлэн ингээл айгүйх шокинг болж эхэлж байгаа юм л та. Тэгэл яг хамгийн одоо юу гэдгийг их шоконд орсон зүйл гэх юм бол яг анх ингээд цүнхээ чирээл ингээл лабораторитой яваал орсон. Тэгсэн чинь хүүхд болгоны арталт нөө суудлынх нь арталт ингээ эвтэг ороож байгаа байхгүй. Тэр би амар гайхаж байгаа байхгүй. Энэ эвтэг ороо одоо яадаг вэ? Нийтэд орон гэргэн болов уу гэж бодох шиг тий. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд чинь одоо ингээд шүнжэнгөө сууж хичээлээ хийдэг. Тэрийгээ дуусгахгүй болвол одоо нэг ядрах үедээ одоо шүнжэнгөө одоо сууж хичээлээ хийж шүү дээ. Тэрийгээ одоо барахгүй болвол одоо юу гэдэг арталтаа тэр ороод илгээ унтчихдаг байгаа. Тийм тэгж хичээл зуудаг. Тэгээд ерөнхийдөө ингээ тэр хүүхдүүдийн тооцоолж байгааг ингээ харсан чинь хоногт бараг 16 цаг хичээл хийж чадчих байгаа байхгүй. Тэгээд тэр чи хүн чи хоол идэн шүү дээ тий. Тэгээд унтан тий. Тэгсэн хэрнээл одоо 16 цагийг зөвхөн хичээл хийх зарцуулж чадчих байгаа байхгүй. Тэгээд амар их тэгж цаг хугацаа одоо хүчин чармаалт гаргаж сурдгийг нь хараад үнэхээр гайхсан л та. Бид нар ч хэлбэл номын сан явах шаардлага байдаг байсан байхгүй. Тэгээ сар болгон одоо нэг оюутанд 100,000 воны одоо тийм ном авах тийм одоо юу гэдэг эрх өчтдөг гэх юм уу. Тэгэл тэрүүгээр нь бид нөгөө хүссэн номоо худалдаад авчдаг. Сүүлдээ бүр ямар ном авахаа мэдэхгүй тийм байдалд ордог тий. Тэгээ бүр шаал өөр одоо юу гэдгийг салбарын тийм ном авч явах чинь тий. Тэгэл одоо юу гэдгийг лабораторид одоо рамён байж явах чи тий. Одоо юу гэдгийг ойр зургийн ус ундаан байж явах чи. Ерөнхийдөө л хоол идэх гэж нэг гардаг. Бусдад ерөөсөө лабораторид ерөөсөө 100% төвлөрч судалгаагаа хийдэг. Тэр байдал нь үнэхээр тийм юутай санагдсан. Тийм айхтар. Одоо би болохоор ирээд нэг 2 сар өнгөрч байна. Тэгээ ер нь анх ирж байгаа хүний хувьд, оюутны хувьд бол нэлээд л сорилтуудтай толгор тийм байл та. Жишээлх юм бол хэл бусад бичиг баримттай юм те. Солонгосын иммиграшнээс авах бичиг баримтуудаас эхлүүлээд. Таны хувьд анх тухайн үед одоо 2007 он гэсэн үг. 8 он гэсэн. 8 онд ер нь ямар сорилтуудтай толгорч ив? Анх ирсэн оюутнуудын хувьд яг солонгосын нийгэмд одоо дасаж суурьшихын тулд хамгийн чухал зүйл нь хэлэл санагдсан л та. Тэгээ солонгосын соёл нь өөрөө Монголоос шал өөр шүү дээ тий. Профессор одоо юу гэдгийг ахлах хүн гэдэг бол ерөнхийдөө заавал хүндлэгдэж явах хэрэгтэй тий. Тэднэртэй тодорхой хүндэтгэлийн үхлээр харьцах хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Яг тиймэрхүү зүйлүүд бол амар гардаг байсан. Соёлын одоо шокнд л орж шүү дээ тий. Яг хэлийн сайн сураад тэгээд амьдраад ирэхэд бол угаасаа тэгэл Монгол хүмүүс ч өөрөө дасан цогцох чадвар маш өндөр учраас тэгэл богино хугацаанд хэлийг маш сайн сурдаг. Ялангуяа Монгол хүүхдүүдийг харахад бусад гадаад оюутнуудтай харьцуулахад маш сайн бүр ялгахын аргагүй солонгослыг унган юм шиг сурцсан тийм тохиолдолд аюу харж байсан л да. 8 онд нэрээ таны сурж байхад Монгол оюутан хамт байсан. Манай лабораторид бол Монгол оюутан бол байгаагүй. Гэхдээ манай сургуульд бол байсан. Бас нэг 10 хэд 20 хэд байсан баха. Тийм хэлний сургуульд бол олуулаа байсан. Яг үндсэн оюутнаар бол нэг 10 хэд 20 хүүхэд бол байсан тийм. Солонгос суралцаад зөвхөн солонгостой үлдъя гэж байгаа хүүхдүүдийн хамгийн том одоо сорилт нь бол ажил олох тийм сорилттой тулгардаг. Таны хувьд ер нь анхны ажлаа яаж олж исэн бэ? Солонгос улсад. Тэг яг би төгсөнгүүтээ бас л яг адилхан л та нөгөө солонгос оюутнууд чинь амар нөгөө эртнээс ажилдаа бэлддэг. 3 дугаар курстэй байхдаа ажлаа олцсон байдаг. Тийм тэгээд зарим хүүхдүүд чинь нөгөө манай надтай цуг ажилд орсон хүүхдүүд чинь нөгөө ажлаас чөлөө аваад хонхны вэрдэ орцож байгаа байхгүй. Төгсөөгүй байхдаа ажилд орсон байгаа. Тийм эртнээс бэлддэг. Миний хувьд бас яг л адилхан мэдээлэлгүй байсаас болоод бас хоцорч эхэлсэн л та. Яг анхны ажлыг бол манай профессор маань надад нэг зуучилж өгсөн гэх юм уу. Яг одоо чиний яг бичсэн дипломтой адилхан судалгаа хийдэг нэг компани байна гэд явуулж ирсэн. Тэр нь болохоор яг одоо 3D одоо map одоо бидний одоо сайн ашиглаж мэддэг Google Map ч юм уу те Kakao Map, Naver Map гэл яг энэ digital mapping одоо яг 3D одоо engine-ийг зохион бүтээдэг тийм компани, стартап компани байсан. Тэр компанид бол анхныхаа
ажлын гараг тэр компаниас эхэлж байсан. Яг би өөрөө бол нэг хайж бол олоогүй. Зүгээр профессор маань зүгээр нэг зуучлах маягтайгаар эхэлж байсан. Тийм тэгээ яг ажиллаж явах хугацаанд яг энэ Солонгосын том групп компаниудад те одоо энэ том IT-ийн компаниудад гадны ажилчид те гадаад ажилчдыг сонгон шалруулж авдаг тийм ажлын экспо гэж болдог байсныг мэдэж авсан л та. Тэгээ яг тухайн үед их том экспо одоо COEX гэдэг газар нэлээд том одоо хэдэн зуунч компани ирдэг юм бүүмэд те. Одоо би нэг удаа өөрийнхөө одоо CV-г явуулчихад тэр нь одоо юу гэдэг тэр тухайн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх компаниудад миний CV очиждаг те. Тэгээд надтай одоо юу гэдэг таалагдсан компани намайг одоо ажлын ярилцлаганд дууддаг, мэйл өчтдөг те. Тэгээ би одоо юу гэдэг бүх юма бэлдээл очих нь шүү дээ. Урилга авсан компаниудаас ярилцгаал. Яг тухайн үед явж байгаа тэнд SK таарч байсан. Яг гадаад оюутан шалруулж авч байсан хамгийн одоо гайгүй таалагдсан компани болж таарсан. Тийм тэгээд ярилцлага өгөөд бол тэнцэд орж исэн л та. Яг бас л жоохон азтай. За SK гэдэг чинь өөрөө бас нэг том одоо эзэнт гүрэн гэдэг байгаа шүү дээ. Солонгосын хэллэгээр ер нь бол дотоодын нэвтрүүлгийн ихийг хувийг эзэлдэг топ 3 компани нэг. Тэгээд та сая л өөрөө айгу дараахан ярьлаа. Би ингээ CV өгөөд экспортер очоод CV өгсөн чинь миний мэрэгчлэр ажилд авах хүн байгаад тэгээд би ажилд орсон гэж ярьчихна. Гэхдээ тэр чинь нэлээд олон сарын хугацаанд үргэлжилж байгаа. Нэлээд олон шат дамжлагуудыг авч байгаа. Шууд одоо ингээд CV-г өгөөд ажилд ордог байсан бол хүн болгоор. Тэгэнгүүт ер нь ямар үе шатуудыг давсан бэ? Хэдэн хүнээс сонгогдож орж исэн бэ? Яг олон жилийн өмнө болж исэн процесс болохоор одоо бол өөрчлөгдсөн л байна л та. Яг тухайн үед болж исэн процессыг ярих юм бол яг анх 10 сард материал өгж исэн. За тэгээд анхныхаа ярилцлаганд 10 сард яг тэр газар дээр нь одоо шууд нөгөө орж байгаа юм. За тэгээд дараагийн шатны одоо бичгийн шалгалтанд нь 11 сард урилга аваад оролцож исэн л та. Яг ерөнхийдөө бол процесс нь бол их удаан явагддаг. Солонгосын ажилд орох процесс бол баг 2-3 сар зарцуулагддаг. Би чинь 10 сард анх энэ компанийг олж материалаа өгж өгсөнс хойш яг ажилд орсон маань дараа оныхоо 1 сар байгаа байхгүй. Тэгэхээр чинь баг 3 сар баг явцсан байгаа. Яг тухайн үед яг бичгийн шалгалтаас эхэлнэ. Тэгэл нэг IQ, EQ гэл шалгалтуудыг авна. Мэдээж хугацаа бол маш бага өгдөг. Бага хугацаанд маш олон зүйлийг хийх ёстой гэдэг тийм шалгалт байдаг. Түүнээс хугацаа их өгөх юм бол хүн болгон бол хийчихээр тийм зүйлүүд байсан. За тэгээд тэрийгээ давах юм бол ярилцлаганд одоо дуудагдана. Одоо төв дээрээ ярилцлаганд дуудагддаг. За тэгээд хоёр дахь шатанд нь ярилцлаганд дуудагдсан. Яг тухайн үед яг нэг тийм хүний креатив сэтгэлгийг шалгадаг тийм одоо зүйлүүд их байсан. Намайг ажилд орж явахд бол одоо SK гэдэг IT-ийн компани одоо нэг бизнес төсөл маягийн өгж байгаа байхгүй нэг 2-3 цаас бизнес төсөл өгж байгаа. Тэгээд тэрийг уншиж танилцаад одоо өөрийнхөө санааг дэвшүүлэх тийм даалгавар байсан л да. Тэр нь болохоор одоо SK гэдэг IT-ийн компани Хятадын одоо нэг тийм том construction компанитай одоо нэг жижигхэн арлыг хөгжүүлэхтэй одоо тэн дээр бүтээн байгуулалт хийх тийм одоо даалгавар орж ирж байгаа. Манай сул тал гэх юм бол IT-ийн компани ямар ч барилга барьж исэн туршлага байхгүй. Хятадын компани болохоор барилгын том компани байсан те. Тэгээ яг ийм хоёр өрсөлдөөний хувьд чи ямар шинэлэг бүтээлч санаа гаргаад одоо тэр компанийг тендерт ялуулах вэ? Одоо манай компанийг тендерт ялуулах вэ гэсэн тийм даалгавар байсан. Тэгээд хоёр дахь нь болохоор нөгөө багийн ажиллагаа. Жижигхэн тийм лего шиг тийм эвлүүлдэг тоглоомуудыг нийлүүлээд одоо юу гэдэг робот зохион бүтээх тийм даалгавар байсан. Тэгээ багийн лидертэй тэгээ нөгөө тухайн бүтээгдэхүүн роботоо зарах одоо маркетингийн албатай. Тэгээд бага одоо юу гэдэг богино хугацаанд бага бүрдүүлээд ахлагч нараас онгоод тус-тусынхаа үүргээ оройлыг одоо хувааж аваад робот зохион бүтээх. Робот нь болохоор ийм өндөртэй ийм өргөнтэй гэсэн тодорхой тийм өгөгдлүүд нь өгдөжчихсэн тий. Тэрийг богино хугацаанд яг өгдсөн төсөвтөө зарцуулаад одоо шинээр одоо зах зээлд борлуулах маркетинг төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу одоо илтгэл тавьдаг, танилцуулдаг тийм даалгавар байсан. Тэг яг өрөөний ингээд дөрвөн буланд нэг хүн суудсан. Тэгэл хүн болгоныг ажиглаад энэ хүн яаж оролцож чинь те. Заавал лидер байх албагүй шүү дээ. Яг багийн гишүүний хувьд энэ хүн яаж оролцож чинь, ямар санаа дэвшүүлж чинь, хэр одоо юу гэдгийг идэвхтэй байна ч гэдэг юм уу те. Багийнхантаа зөрчилдөж чинь үгүй ч гэдэг юм. Тэрийг ажиглаад ингээд хүн болгон дээр үнэлгээ өгдөг нэг тийм даалгавар байсан. За тэрний дараа инженерүүдтэй одоо яг мэргэжлийн ярилцлаганд орно. Яг өмнө нь яг ямар төслүүд хийжсэн, ямар одоо юу гэдгийг хүнд хэцүү байдлууд тулгараад тухайн юугаа яаж давж яасан ч гэдэг юм уу те. Тийм инженерийн одоо мэргэжлийн асуултуудыг асуудаг тийм хоёр хүнтэй хийн. За тэгээд тэрийгээ давсны дараа одоо C төвшний одоо удирдлагууд гэх юм уу одоо CEO, CTO ч гэдэг юм уу те. Тийм удирдлагуудтай хамгийн эцсийн ярилцлаганд ордог ийм процессор
явагдана. За тэгээд энээсээ тэнцсийн дараа эрүүл мэндийн шалгалтанд орно. За ингээд эрүүл мэндийн шалгалтанд тэнцэх юм бол ажилдаа ордог юм. Ерөнхийдөө нэлээд урт тийм процесс болж байна. 7 сарын процесс. Ер нь бол 3 сарын процесс тий. 10 сараас эхлээд 1 сард би ажилдаа орж исэн тий. Ер нь том компанид одоо жишээлбэл Америкийн одоо ингээд Tesla, Microsoft ч юм уу те одоо Meta ч юм уу том компаниудад орохоор одоо benefit нь бол өндөр байдаг гэж сонсч ирсэн. Одоо хувьцаа санал болгодог, даатгал тэгээд цалин. Ер нь Солонгосын технологийн компаниуд ажилчдаа юуг санал болгодог вэ? Одоо өөрийнхөө компани хувьцаа ч юм уу те. Яг хувьцаа бол нэг санал болгоод байдаггүй. Яг Америкийн компаниуд бол тэр stock option гэж ярьдаг те. Тэр бол их энгийн үзэгдэл байдаг. Солонгос компани хувьд яг би чинь олон компаниас сольж үзээгүй. Яг SK-гийн хувьд бол тийм хувьцаа бол санал болгодоггүй. Яг SK манай компани хувьцаат компани болохоос өмнө ажилчдаа бол санал болгож ирсэн юм байна. Гэхдээ яг тэр нь яг нөгөө миний одоо нөгөө нийт одоо цалингийн багцд бол хувьцааны опшн бол ороогүй байдаг. За яг компани дотоод одоо нийгмийн хангамж гэх юм бол яг Солонгосын том групп компаниуд ерөнхийдөө ижлэх нь л дээ. Яг компани доторх одоо юу гэдгийг эрүүл мэндийн одоо би жишээлбэл өвдлөө гэхэд гэр бүлийн жишээлбэл өвдлөө гэхэд эрүүл мэндийн бүх үйлчлэгийн жишээлбэл компаниас даачдаг тий. Тэрийгээ би одоо юу гэдэг өөрөө мөнгө төлчөө дараа нь авчдаг ч гэдэг юм уу. За тэгээд жил болго эрүүл мэндийн одоо шилжлэгэнд хамруулдаг тий. Тэгээд одоо юу гэдгийг тэрнээс гадна хамгийн том зөвлөх юм бол одоо хүүхдүүд нэг сургуульд орлох сургуулийн төлбөрийн дааж өгдөг ч гэдэг юм уу тий. Нэг тиймэрхүү хангамжууд бол их яг компаниуд ерөнхийдөө бол дотроо ресторантай за тэгээд унтлахын өрөөтэй манайхад бол тий жишээлбэл чи ядраа дэвэл одоо очиод унтчих болно. Одоо тэр унтлахын өрөө гэж хорхирдаг хүний өрөө хорхирдаг хүний өрөө тустай байж явах шээ тий. Тэгэл массажны өрөө ч гэдэг юм уу тий. Тэгэл яг жим юм гэл бол ойлгомжтой л да. Тэгэл яг бүхэл юм байж гин дотроо имлэгтэй тий хоолоо өдлөө ханаад өрлөө гэж тод очиод имээ аваад уучдаг ч юм уу тий. Ерөнхийдөө яг нийгмийн халамж бол маш сайн. Тэгээд яг халамжаас гадна бол яг зүгээр компаниас гарахгүй гэсэн л тийм бас нэг бодлого явагдаад байна гэж би хараад байгаа байхгүй тий. Одоо энэ хүн жишээлбэл одоо бараг л компани дээр үс чинь нэгдэх нь толгой байгаа шүү дээ тий. Одоо энэ хүмүүс тамхи татах гэж гарч ийн тий. Үсээцээ болох гэж гарч ийн ч гэдэг юм уу тий. Яг тэр компаниас гарж байгаа юмыг л багасгах гэдэг байгаа байхгүй. Хэрвээ шил компани дээр жим байхгүйсэн бол тий. Фитнес төв байхгүйсэн бол хүмүүс жишээлбэл гарна фитнес төвд орно тий. Тэг чи хугацаа алдаж шүү дээ тий. За компани дээр одоо ресторан байхгүйсэн бол одоо гарч хоол идэх хугацаа алдаж шүү дээ тий. Ерөнхийдөө яг нийгмийн халамж гэдэг нэг талаасаа нөгөө талаасаа гэх юм бол компани одоо яг дотроо бүх юм байж явах хэрэгтэй гэдэг тийм л бодлого гэж би бас хараад байгаа байхгүй. Та одоо бол нөгөө илүү менежинг төвшөнд ажиллаж байгаа тий илүү баг зохион байгуулах, баг ахлах төвшөнд ажиллаж байгаа. Ер нь анх ороод одоо ингээ менежинг төвшөнд хоёр ажиллаж байгаа ялгаа юу байд юм бэ? Яг менежинг төвшөнд анх ороход бол угаасаа би менежер хийхгүй шүү дээ. Тэгэл яста жинхэнэ нөгөө кофе зөөдөг гэдгээс эхэллээ шүү дээ тий. Юу ч мэдэхгүй хүн байгаа шүү дээ тэр чинь тий. Тэгэл яг ороод ажиллаж байхад бол тэгэл суралцах маягтай тий. Би бол алдаа хийсэн ч болдог үе байгаа байхгүй. Яг миний нөгөө яг одоо 20 хэдтэй хүн ажил төгсөл сургуулаа төгсөл орж шүү дээ тий. Алдаа хийх боломжтой ганц үе маань тэр үе байгаа. Тий. Одоо би жишээлбэл сурж явах процесс учраас би том алдаа хийсэн ч гэсэн тэр бол өршөөгддөг гэх юм уу. Энэ угаасаа шинэ хүн мэдэхгүй учраас алдаа хийж болж байгаа байхгүй. За одоо бол би алдаа бол хийж болохгүй. Тий. Тэгээ би хэрвээ нэг жижигхэн алдаа гаргах юм бол энэ бол импакт нь одоо нөгөө нөлөө нь гэх юм уу маш том байгаа байхгүй. Өндөр амар том нөлөөтэй. Тийм болохоор алдаа бол маш гаргаж болохгүй. Одоо юу гэдгийг бид нар чинь одоо юу гэдэг яг нөгөө production дээр одоо нөгөө өөрийнхөө бичсэн одоо source code те тэрийг ингээд зохион бүтээсэн юм уншуулж оруулахын тулд урд нь маш их тест хийх хэрэгтэй те хөгжүүлэлтийн сервер дээр ихлэ тест хийх хэрэгтэй дараа нь тэрийг нөгөө QA-ээр дамжуулж хянуулах хэрэгтэй ч гэдэг юм уу те QA гэдэг нь QA гэдэг нь quality assurance гэдэг тийм тусдаа хэлц байдаг тэрүүгээр үзүүлээд яг миний бичсэн код яг ажиллаж гин үү те яг тест кейсүүдийг бүгдийг яг пасс хийсэн үү те тэгээ дараа нь staging server гэж тавьдаг. Тэр нь болохоор яг production server-ийнхаа яг хуулбар байхгүй. Яг адилхан тийм орчныг бүрдүүлсэн хуулбар гэдэг. Тэрэн дээр тавьж ахиж дуурших хэрэгтэй. Demo хуулбар гэсэн. Гэхдээ яг production-тай яг адилхан байх хэрэгтэй. Бүх юм identical байх хэрэгтэй. Тийм server дээр бүх юм тавьж дууршдаг. Тэгжээж нөгөө асуудалгүй гэдгийг шийдсэний дараа одоо маш их тэгж гар үсэг зурхтай, маш их хүнээр хөндлөнгийн хяналт оруулж иж гаргадаг тийм процессыг давдаг. Тэгээд ямар нэгэн процессыг давахгүйгээр дур мэддэг ч юм уу те. Яаралтай гэд одоо жишээлбэл дур мэдээд шууд хийх гэж юм уу те тиймэрхүү
одоо болчимгүй зүйл одоо хийх бүр ямарч одоо боломжгүй unacceptable гэж одоо ярьж шүү дээ. Тэгээ хариуцлагын төвшөнд бол маш өөр болж ирж байгаа. Тэгээ мэдээж тэгээ яг impact одоо миний одоо үзүүлж байгаа impact гэх юм уу? Тэр маань нэлээд одоо өргөсөж эхэлнэ гэсэн үг. Одоо өмнө нь би нэг том системийг жижигхэн хэсгийг л хийж байгаа шүү дээ. Одоо болохоор тэр том системийг том зургаар нь хараад ерөнхийдөө энэ систем ингэж явах юм байна, ингэж хөгжих юм байна, ийм шийдлүүд байж болох юм байна гэдэг ерөнхийдөө дизайн болон төлөвлөгөөгөө бас хамт гаргаад багийнхантайгаа ярилцаад тэрийг шийдвэр гаргаад ингэ явдаг учраас одоо миний гаргаж байгаа санаа одоо яг тэр багт нөлөөлж байгаа тэр ирээдүйг одоо тэр зохион бүтээж байгаа тэр системд одоо үзүүлж байгаа нөлөө тэгээ тэр хэрэгжээд амжилттай хэрэгжээд явах юм бол одоо тухайн үйлдвэр сайн ажиллана гэдэг юм уу те үйлдвэр сайн ажиллах юм бол одоо юу гэдгийг цахилгаан машинд одоо сайн батарей үйлдвэрлэнэ. За цахилгаан машинд сайн батарей үйлдвэрлэх юм бол одоо юу гэдгийг хэрэглэгчнэр одоо юу гэдгийг те байгаль орчинд тусдаа clean energy гэж яригдана те. Гэхмэчлэн ингээл яг одоо миний энэ гаргаж байгаа нэг жижигхэн шийдвэрээс гэх юм уу. Энэ жижигхэн боловч яг цаанаа үзүүлж байгаа том одоо нөлөө нь одоо явцдаа жилийн дараа ч гэдэг юм уу 6 сарын дараа ч гэдэг юм уу те. Бүр үйлдвэрлэлээ mass production орсны дараа нэлээд том тийм өргөсөж очих учраас миний одоо эдийн засгч гэдэг юм уу орчиндөө үзүүлж байгаа ч гэдэг юм уу те нөлөө импакт нь илүү жоохон томроод өргөсөд байгаа гэдгийг би ажиглаад байгаа байхгүй. Та ер нь одоо яг ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ? Компьютер бол багаа бол хэд сольсон л доо. Тэгээ хамгийн сүүлд cloud computing гэж байдаг. Одоо үүлэн тооцоолол гэж орчуулдаг те. Тэр чиглэлээр одоо нэлээд олон жил ажилласан. За тэрний дараагийнхаар болохоор одоо цахилгаан машины батарейны салбар руу одоо шилжиж орсон. За энд орж ирээд 2023 оноос хойш одоо 2 жил ажиллаж байна. За яг миний одоо яг хамгийн сүүлд хийсэн 2 төсөл гэх юм бол манай компани болохоор нөгөө Ford гэдэг нөгөө Америкийн автомашины компанитай хамтраад Америкийн Kentucky болон Tennessee мужид цахилгаан машины батарейны үйлдвэрүүдийг барьж байгаа 3 шиг үйлдвэрийг одоо бариад явж байгаа. За тэгэхээр манай баг бол энэ үйлдвэр дотор орж байгаа одоо автоматжуулалтын те одоо үйлдвэрийн одоо автоматжуулалтын системийг одоо зохион бүтээж хийдэг ажлыг манай баг бол хариуцж хийдэг. Тэгээ одоо MES гэж нэрлэдэг л дээ. Manufacturing Execution System гэж нэрлэдэг. Энэ системийг бол манай баг хийдэг. Тэгээд тэнд дотор орж байгаа бүх серверүүд сүлжээ те. Тэгээд одоо юу гэдэг тэр чинь нэг баахан роботууд байж байгаа шүү дээ. Тэр роботуудтай харьцдаг одоо ERP систем гэл юм те. Энэ системүүдийг ихэд нь баазч хариуцж хийдэг ийм ажлыг хийж байгаа. Миний хувьд болохоор яг энэ MES гэж зохион бүтээх системийнх нь одоо яг нэг одоо 5 үндсэн хэсэгтээ тэрнийх нь нэгийг хахалж ажилладаг. Одоо PL буюу part leader гэж авдаг ийм ажлыг хийдэг. Яг одоо бол Америкийн Tennessee мужид баригдаж байгаа одоо 3 дахь үйлдвэрийг одоо системийн зохион бүтээгээд ингээд ажиллаад явж байна. Ер нь томоохон Солонгосын тех компаниудад ямар соёлд хамгаалтын одоо Солонгост ажиллаж байгаа хүмүүстээр ингээд уулзаад ярихад бол Монголынхоос арай өөр сонсогдож байгаа байхгүй тий. Одоо жишээлх юм бол ажилдаа ирдэг цаг тардаг цагийг нь бүртгэж авдаг. SK менежмент систем гэдэг тийм одоо зүйл бол байдаг. Тий одоо бүр ингээд ном болгоо гаргацсан, тохимол болгоо гаргацсан. Програм гэсэн үг. Үгүй менежментийн систем одоо SK-гийн одоо бүх одоо vision, motto те SK-гийн одоо доторх одоо бүх одоо дүрм журмууд те менежментийн одоо нөгөө юмнуудыг танилцуулж штэ тийм бүр ном болгоо гаргацсан тийм зүйлүүд. Тэг яг хуу шинээр ажилд орсон хүн болгон тэрийг заавал унших хэвээр, тест бүглэх хэвээр, тэнцчээж одоо нөгөө одоо яг ажилдаа ордог эцсийн шалгалт эцсийн даалгаврууд ер нь тэр л дээ. Тэг яг тэн дээр бол SK-гийн одоо culture одоо гэж ярил л да тий. Соёл гэдэг бол тов тодорхой байдаг. Тэгээ SK бол хүн төвтэй хүнийг бол одоо хамгийн их чухалчилдаг тийм зүйл л дээ. Тэг яг альва одоо шинэ инновац гэх юм уу те одоо тэр зүйл одоо юу гэдэг нь дээрээс нь заавал ингэж тушаах одоо тийм захирсан маягтай биш те даалгавар өгөх маягтай биш өөрөө хүн өөрөө сайн дураараа тэрийг хийх ёстой гэсэн тийм одоо соёлтой гэх юм уу. Тэгээд жишээлбэл манай компани хамгийн том нэг одоо өөр зүйл гэх юм бол цаг бүртгэдэггүй хуруу уншилдаг байхгүй. Тэгээд хизээч цаг ерөөсө бүртгэдэггүй. Тэгээ яг хуу мэдээж одоо нөгөө flexible одоо ажлын цагтай одоо ажилдаа өглөө эрт ирэх боломжгүй байвал өглөө эрт ирчээ тухайн 7 хоногт л ажлынхаа 40 цагийг дуусгах гэвэл ерөөхдөө ажлынхаа хуваарийг өөрөө зохицуулж болдог. Тэр тусмаа компани дотор ерөөхдөө ажлынхаа офисын одоо ажлынхаа ширээг өөрөө сонгож болно. Одоо би энэ 7 хоногт 23 давхарт одоо юу гэдгийг ажиллана ч гэдэг юм уу те.
дараагийн 7 хоногт одоо 7 давхарт ажил яач гэдэг юм уу те. Тэгэл ажлын давхар болгон өөр ингэс нэг жоохон онцлог өөр орчинтай. Тэгээ заавал би ингээ багтаага нэг ширээний ард ч юм уу те нэг өрөөнд сууж ажилдаг тийм соёлтой бол биш л те. Яг уу тэгвэрийнхээ тийм компани болгоны одоо соёлын онцлог бол өөрөөр байгаа хэл та. Тэг яг нэг том онцлог гэх юм бол одоо миний түрүүнд хэлдэг SKMS гэдэг одоо тэр номон дээр хамгийн тодор хамгийн ихэнд бичсэн хамгийн чухал зүйл suffix гэж нэг зүйл байдаг. Suffix. Энэ нь болохоор нөгөө super excellence гэдгийн товчлол да. Тэр яг компани бол ажилчдыг жил бүр одоо юу гэдгийг өөрийнхөө одоо 100% хийх потенциалаасаа илүү 110 юм уу те 120%-аар одоо илүү их одоо нөгөө одоо потенциал гаргахыг бол одоо шаарддаг гэх юм уу. Одоо миний лимитийг л байнга тулгадаг. Тэгжээж одоо юу гэдэг хүн хөгждөг, тэгжээж компани амжилтанд хүрдэг гэсэн маш том тийм suffix гэдэг тийм ойлголттой. За тэгээд трийгээ болохоор нөгөө компани нөгөө жилийн хязгаар нөгөө ажилчтай үнэлдэг те. Энэ жилээр би suffix дээр ямар үзүүлэлтүүд гаргасан бай те. Тэн дээр би хэдэн оноо авсан бэ гэдгийг бүр тоон үзүүлэлтээр ингээ үнэлээ гаргаад ирдэг. Тийм нэг өөр соёлтой гэх юм уу. За яг ерөнхийдөө Солонгос компани соёл гэх юм бол Солонгосын өөрөө одоо Солонгосын соёлч өөрөө тийм нөгөө шатлсан соёлтой те. Шатлсан соёлтой гэж ярьдаг. Тэр одоо юу гэдэг надаас төрүүлж орчихсон ахлахын үгийг би байнга сонсох хэвээр. Шууд одоо тэр хүнд одоо юу гэдэг шууд татгалцсан дургу байгаагаа илэрхийлж ярихад одоо шилэл жоохон хэцүү байдаг. Одоо нүнчи гэж ярьдаг да. Одоо яг энийг тайлбарлахад би ерөөсөй чаддаггүй байхгүй. Ерөнхийдөө багийн уур амьсгал те яг болж байгаа процессыг ингэж нөгөө одоо бичгтэйгүү дүрэн байхгүй. Ерөнхийдөө багийн болж байгаа уур амьсгал тэгээ тухайн хүн өнөөдөр яг юу мэдэрч чинь те энэ хүн өнөөдөр нойргон хоноод ядарсан байна уу эсвэл ууртай байна уу гэдэг юм те. Ерөнхийдөө багийн уур амьсгал манай одоо багийн хилцээний дарга одоо юу бодож чинь юу ярьж чинь ер нь асуудал юу гарсан бэ. Тэр бүхнийг ерөнхийдөө ингэж ажиглах тэр чадвар маш сайн байх хэвээр. Энэ бол айгүй тийм хаанч байдаггүй соёл юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээ энэ уур амьсгалыг мэдрэх, одоо атмосферыг мэдрэх гэдэг нь амар тийм чухал чадвар. Одоо soft skill шүү дээ тэр чинь тийм. Багийн харилцаагаа дэвшлүүлээ гэд гарч ингээд сөөжөө гэд мөнгө өгдөг гэсэн. Тийм бол байгаа. Хэшиг гэж нэрлэдэг шүү дээ. Хэшиг гэж нэрлэдэг тийм. Яг хоо их сонир л доо одоо юу гэдэг компани жилийн ихэнд ингээл нөгөө төсвүүдээ батлаад тэгэл нөгөө бүх одоо нөгөө данснуудаа ингээл хуваарилдаг. Тэн дээр жишээлбэл одоо юу гэдэг үеиг хали гэл тийм данс байж байгаа ч тийм. Тэгээ тэр нь болохоор үеиг гэдэг нь болохоор хүний одоо юу гэдэг ирч хүчийг сэргээх одоо тэрийг менеж хийх гэсэн үг шүү дээ. Тийм данс хүртэл ингээд байж байгаа байхгүй. Тэгээ тэр мөнгөөр яадаг вэ гэхээр одоо манай баг ингээд урд шин жоохон оройтой суугаад ажилласан байна те. Маргааш нь ороод ирэхэд өдрийн хоол сайхан идчих те. Сайхан амарчих ч гэдэг юм уу те. Эсвэл нэг кофе аваад уучих. За нэг хурал нэг хэцүү хурал хийгээд нэг асуудал шийдэж чинь те. Тэгэхэд тэр хүмүүс бүгдээрээ ингээд тэр асуудлаас болоод стресстэй сууж байгаа тохиолдолд тэр уикалиби гэдэг одоо тэр дансыг ашиглаад одоо гэдэг хүмүүс нэг сайхан кофе тарах ч гэдэг юм уу те. Тим данс хүртэл ингээд байж байдаг. Тэгээ тэрүүгээрээ одоо нөгөө орой одоо юу гэдэг нэг прожектод дуусгаад одоо сайхан баяраа тэмдэглээд ч гэдэг юм уу те. Нэг хоолнд орох, караокед орох ч гэдэг юм уу. Тиймэрхүү соёл бол аюух байдаг. Тий. Ер нь нөгөө Монголынхон одоо IT-ийн салбарын хүмүүстэй холбоотой байдаг уу? Эсвэл бас одоо ремотер ч юм уу те төслүүдээр орж ажилладаг уу? За яг үнийг хэлэхэд бол тийм боломж олоо юусаа байдаггүй. Тий. Ер нь бол зав, ер нь маш багтай. Тий. Ер нь бол чөлөөт цаггүй л ер нь байдаг л та. Тий. Яг хоо ингээл өөрийнхөө үндсэн ажлыг нүдэж байгаа л тэгэл орой гэртээ хардаг. Тэгэл хүүхдүүдтэйгээ тоглох гээл те. Гэр бүлдээ зорцуулах цаг маань жоохон их гэх юм уу? SK 7-ны 5 өдрөөр 7-ны 5 өдөр ажилладаг те. Тэгээ яг Монголын IT-ийн салбарт ажиллаж байгаа найзууд бол байна. Тэгээ тэд нартай яг хаяа Монголд очихоор холбогдсон, уулзсан, саналуудлаа солилцсон. Тэгээ яг хаяа нэг Монголд зам болж байгаа тийм IT-ийн ивент энэ төр байвал бас очиж сонирх нь бас хүмүүст бас нэг тодорхой хэмжээгээр Солонгост ажилласан туршлага интересээ бас хуваалцах тохиолдол байгаа. Ер нь Монгол хүн гадаадд ингээд өндөр түвшний одоо тех компаниудад тех мэргэжлэрээ ажиллахад хамгийн хэцүү зүйл Монголоос ирээд ажиллахад хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? Монгол хүний хувьд бол яг дасан зохицох чадвар бол надад нэлээд өндөр санагдсан. Хамгийн хэцүү зүйл нь болохоор хэлний барьер айгу хэцүү юм байна лээ. Яг англи хэлээр ойлголцоод яваад иж болно. Гэхдээ яг гүнд нь орж тийм одоо гүн гүнзгий харилцаа үүсгэхдээ яг одоо яг юу болоод байгааг яг мэдрэх одоо тэр vibe-ийг мэдрэх ч гэдэг юм уу те. Тэхийн тулд заавалчгүй соёлыг ойлгох хэрэгтэй. Хэлийг бас маш сайн мэдчих хэрэгтэй. Тийм түүнээс ч одоо англиар явж байгаа одоо юу гэдэг global тийм компаниуд Samsung, Google гэх компаниуд бол байж болж байна. Гэхдээ ингээд
яг ингээ англи хэл мэддэг гэдэг одоо шил манад энтхүүд айгүйх байсан. Тэр хүмүүс ингээд харж хахад ингээд явцын тунд ингээд айгүй цөөрөөд одоо бүр нэг ч энтх хөнгө болсон. Яг хөө тэдний нэг одоо юу гэдгийг сул тал гэх юм уу? Тэр нь бол ерөөсөө тэд нэр ерөөсөө нэг ч солонгос хэлээр ярьдаггүй. Магадгүй барыг яхих хүсдэггүй байсан байж магадгүй. Яг тэр жоохон яриад эхлэх юм бол нөгөөдөлд чинь нөгөө солонгосоор ажил өгöd эхлэх учраас тэ нөгөө өөрийнх нь нэг ажлынх нь юу ихсэх гээд штэ. Тэг яг хурлаар яваад орно. Тэгэл нөгөө асуудал чинь ингээд нэлээд гүн гүнзгий болоод асуудал яригадад эхлэхэд бол тэр бол хөсөөсөйгөө солонгосоор явагдана. Тэгээ тэрийг ойлгохын тулд угаасаа хөсөөсөйгөө солонгослыг сайн сурах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө зогсолтгүй солонгос хэлийг сурах тэ. Тэгээ тэр соёлыг ойлгох. Одоо энэ солонгосын одоо энэ нөгөө одоо шатлсан тэр харилцаа гэдгийг аюусаа ойлгох. Тэр бол маш чухал санагдсан. Тэгээ бусад ур чадварууд те одоо шинжлэх ухааны болон одоо нөгөө софтвер хөгжүүлэх тал дээр одоо ур чадрууд гэх юм уу. Тэрийг бол монголчууд бол маш сайн эзэмсэн байдаг. Тэр бол ямар асуудал байхгүй. Яг солонгосын соёлд оролцох одоо коммуникац ихтэй тэр софт скиллүүд бол маш сайн одоо хэрэгтэй юм санагддаг тий. Солонгосын нийгэмд юу н гадны мэрэгчлэлтний хэрхэн одоо хүлээж авдаг. Гадаад хүн гэхээр солонгочууд аяг дуртай байдаг. Яг тэгэхээр одоо юу гэдгийг гадаад хүн гэхээр тэр хүний талаар одоо мэдэх одоо юу гэдгийг танаа нутагт яадгийн те солонгосны гэдгийг танаад яадын ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө яг кофе уугаад нэг ойр зургийн хөнгөн яриа өрнүүлэх тийм одоо нөхөрсөг тийм тал дээр бол солонгосчууд бол аягүй нөхөрсөг санагддаг. Одоо юу гэдэг учиргүй нэг уян гадаад хүн ингэнлээ энэ төр гэдэг нэг харьцахгүй те. Тийм тохиол би тийм бол ерөөсөө мэдэрч байгаагүй. Харин ч илүү найрсаг санагддаг надад. Солонгосын томоохон компанид руу ажилтдаг болно гэд бэлдэж байгаа. Бакалаврын болон мастер оюутнууд байгаа. Төгсөд орно гэд. Тэр оюутнууд ер нь ямар илүү одоо скиллүүд дээр анхаарах ёстой вэ? За яг инженер буюу одоо тэр дундаа програм хэмжээ инженерээр ажиллахыг сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол яг эсрэг талдаа одоо юу гэдэг компаниуд нь яаж ажилд шалгуулж авч чинь те ямар шалгуураар шалгаад аваад байна гэдгийг л судлах хэрэгтэй байх л та. За яг сүүлийн одоо job career гэдэг те сарамин гэл тийм нөгөө аппликейшнуд байдаг те тэн дээр жишээлбэл компаниудын мэдээлэлүүд байдаг. Яаж шалруулж авдаг мэдээлүүд нь бүгд байдаг. Тэгээ тэнцээ амжилттай шалгалтын өгөөд тэнцсэн хүмүүсийн одоо нөгөө сэтгэлдлүүд нь байж байдаг те. Одоо жижигхэн блог маягаар ингээд бичсэн те. Тиймэрхүү зүйлүүдийг маш сайн судлах хэрэгтэй байх л та. Яг тухайн үед би ч одоо баг 13-4 жилийн өмнө л орж ирсэн ба шүү дээ. Юм бол одоо өөрчлөгдсөн байгаа л да. Тий. Тэгээ яг тэр мэдээллүүдийг маш сайн судлах хэрэгтэй байх. Тэгээ тийм юмд бэлддэг ном энэ төр гэдэг хангалттай байдаг. Тэрийгээ сайн судлах хэрэгтэй байх. За яг миний анзаарснаар бол сүүлийн үед бол яг мэдлэг гэхээсээ илүү хандлага ур чадвар хоёрыг л амар сайн хараад байгаа юм. Мэдлэгийг бол одоо хүн уцаасаа хараад олдож шít. Жишээлбэл уцаасаа хараад чат битгээс мэдгүй юм ангил харах шууд над нэг сайн ингээд маа найз тайлбарж өгч байгаа юм шиг тайлбарлаа өгч чинь. Тэр бол нэг үнэлэгдээд байх юм бол биш байгаа байхгүй. Тэгэхээр сургууль сурж байгаа тэр онлайн мэдлэгүүд гэхээсээ илүү яг бодит төс дээр ажиллаж үзсэн. Яг бодит шийдэл асуудлыг ингээд бодит төр шийдэж үзсэн. Яг тийм одоо use case гэх юм уу? Одоо тийм юмнууд маш их байх хэрэгтэй гэх юм уу? Одоо сурч явах явцдаа өөрийнхөө нэг жижигхэн бүтээлийг хийж одоо турш үзэх ч гэдэм үү те. Эсвэл өөрийнхөө нэг гар утсан дээр нэг өөрийнхөө одоо нэг хиймээр байгаа санаагаа нэг жижиг Android application зохион бүтээгээд тэгээ тэрийг ингээд ингэж турш үзсэн юм асуудал гарч ирсэн гэдэг. Яг тийм бодиттой яг асуудлыг шийдэжсэн тийм туршлага ур чадваруудыг л айгуу сайн хийж турших хэрэгтэй. Бодит төслүүд дээр ажиллаж үзэх хэрэгтэй байх те. Тэгээ мэдээж яг том компаниуд нөгөө coding test гэж авдаг те. Coding interview гэж авдаг. Нөгөө бодлого бодуулдаг те. Нөгөө алгоритмийн бодлогууд те. Тэгээ өвдлийн бүтцээ data structure гэж ярьдаг. Тэрийгээ сайн ойлгосон байна уу те. Алгоритмийн бодлогуудаа сайн бодож байна. Тийч нөгөө суур яг нөгөө basic юмд нь байгаа даа шүү. За яг тэрийг бол угаасаа давчлаа гэж үзэхэд тэгээ дараагийн одоо бусад оюутнуудаас өөрсдийгөө жоохон ялгаруулж харагдуулах те илүү өндөр оноо авах магадaltaй зүйл нь бол яг хуваараа юм хийж үзсэн, тэрийгээ туршиж үзсэн, бүр одоо болохгүй бол одоо бүр сайн болвол те тэрийгээ ингээд яг бодиттой ингээд нэг сервер дээр тавиад тэр нь ажиллаж идэг тэрийг шууд үзүүлэх боломжтой те. Тэгээ тэр нь бүр одоо юу гэдэг бодиттой нэг хідэн хэрэглэгчтэй бүр байнгын тогтмол хэрэглэдэг тийм хідэн хүмүүстэй те. Тэгээ энэ жоохон өсч идэг ч гэдэм юм те. Нэг тийм яг тийм бодит юм хийгээд үзсэн тийм байвал илүү тийм өндөр оноо
болох байх л та. Тийм. За маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. Ийм сайхан подкастныхаа анхны зочноор оролцуулсан чамд бас маш их баярлалаа. Тийм. Баярлалаа. За Энэ удаагийн подкастын дугаарыг Солонгос дахь зээлийн үйлчлэгээ үзүүлэгч Jamie Finance Mongolia-тай хамтран хүргэлээ. Солонгост байгаа монголчууд маань ажлын 5 өдрийн дотор бүх төрлийн хэрэглээний зээлийг шийдвүүлж авах боломжтой юм байна.